Hi guys, хар самруудаа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих хэрэг бол тэднийг таних хүмүүсийн хувьд энэ хоёр бол ердөөл дуу цөөдөө гадуурхагдаг өсвөр насныхан. Гэхдээ тэд дотроо нэг л зүйл дээр санал нийлсэн. Хүмүүсийг үзен ядах. Тэгээд тэр үзен ядалтай зүгээр бодоод өнгөрөөгүй. Энэ бол Оросын түүхэн дэх орчин үеийн хамгийн харгас сурвал алуурчдын нэг болсон хоёр найзын түүх. Ингээд та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. За Артем нь 92 оны 10 сарын 4-нд Оросын холбооны улсын Ирхүү хотод төрсөн. Тэр аавгүй өссөн ч гэсэн түүнийг ганц бие ээж болох Нина нь үүсгэсэн. Нина даатгалын компанид нэгтлэн бодогчоор ажиллаж хүүгээ өсгөхийн тулд өөрийнхөө хичээж байсан ч Артемд үзүүлсэн нөлөөг нь бол эерэг гэхэд хэцүү. Яагаад тэгэхээр тэр өөрийгөө хүмүүсийг үзен яддаг хүн төрлөختөнд дургүй нэгэн гэдгээ хинээс ч нутаггүй байсан. За иймэрхүү хүмүүсийг бол misanthrope үзэлтэй хүмүүс гэдэг. Энэ нь шинжлэх ухаанаар ямар нэгэн сэтгэл зүйн өвчин гэсэн ойлголтондоо багтдаггүй. За зарим хүмүүс муур нохойг үздэггүйтэй адилхан Нина шиг дэлхийн ертөнцийг үзен яддаг, үзэж чаддаггүй ийм нэг төрлийн хүмүүс байдаг. За гэхдээ яагаад ч юм хүүхэдтэй болцсон. Тэр өөрийн энэ хандлагыг хүүхэдтэй ч гэсэн суулгахыг оролддог байсан. Хүмүүсийг үзен ядах ёстой гэж Артемд хэлдэг, түүнийг бусдаас хол байлгахыг хичээдэг байсан гэх мэдээлэл байдаг. Артем бага сургууль байхдаа найзуудынхаа дунд гайгүй эергээрээ үнэлэгдэх хүүхэд байсан. За харин Нина сургуулийн багш нарт бол байнга асуудал үүсгдэг. Артемийг муудун авах бүрд багш нарыг нь хүүг нь хит дарамталж сэтгэл зүйн хувьд зовоож байна гэж гомдол гаргадаг. За бүр дээрэс нь хүүгийнх нь дүн яагаад муудсан талаар өөрт нь хангалттай дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй бол багш нар ямар нэгэн зүйлийг нууж байна гэж хүртэл буруутгадаг байсан. За гэсэн ч Артемийн 10 жилийн эхний хитэн жилүүдийг бүхэлд нь харуул гаднаас нь харахад харьцангуй хэвийн өнгөрсөн юм шиг харагддаг. За тэгээ гэмт хэрэгтнүүдийн түүхийг хараад авахд бол хичнээн багтаа аашсан сайтай хүмүүжлтэй хүүхэд байсан ч гэсэн яг ингээд дунд ахлах ангид ороод ирэхээр ямар хүмүүстэй найзалж байна гэдгээс нь шалтгаалаад бас их зүйл өөрчлөгдөг юм шиг надад санагдав. За харин Никитагийн талаар та нартай ярьж өгье. Никита бол 93 оны 3 сарын 24-нд Ирхүү хотод мэндэлсэн. Артемийн адил тэрч гисэн аавгүй. Никитаг бага байхад аав нь гэр бүлээ орхиж явсан бөгөөд за тэр хүн бол Осетиан гаралтай хүн байсан. Осетиан гэдэг нь Кавказын бүс нутагт амьдардаг Иран угсаатны ард түмэг нэрлэдэг. Никитаг ээж болох Марина нь ганцаараа өсгсөн. Марина хүүгээ Христийн шашинтай хүмүүжлтэй болгохыг хүсдэг байсан. За тэр өөрөө болон Никита хоёр хоёулаа баптизм үрдсэн хүмүүс. Гэхдээ энэ байдал нь удаан үргэлжлээгүй. Христийн шашинд орсноос ердөө 2 жилийн дараа Марина сүмд явхаа болж ажилдаа илүү төвлөрдөг болсон. Ээж нь сүмээс хүндэрсэн болохоор за мэдээж Никитач гэсэн дагаад Христтэй итгэхэ болсон. Марина зүгээр сүмд очих сонирхлоо алдсан байхад Никита харин үүнийг нь ээж нь сүмийг дургуутдаг, за бүр үзен яддаг гэсэн утгаар ойлгосон байна. Тэгээд тэр хандлагыг нь өөртөө ч гэсэн авч эхэлсэн. Гаднаас нь харахад Никита тайван даруухан хүүхэд шиг санагддаг. Харин ээж Маринагийнх нь ярьснаар тэр бол хаалттай хүмүүстэй харилцахдаа муу хүүхэд байсан. Гэрт нь хүн ирэхээр Никита зочинтой уулзаж ярилцахаас татгалзаж өрөөндөө орчихдог байсан гэдэг. Тэр бага ангид байхдаа орцны хэсгийг шүвшдэг будгаар будаж байгаад баригдаж анх удаа асуудалд орсон. Гэхдээ 5 дугаар ангид байхдаа Никита боломжийн сайн сурагч гэж үнэлэгддэг байсан. Хичээлдээ сайн, хүмүүжилтэй, ангийн ажилд идэвхтэй оролцдог, за мөн урлагийн чиглэлийн хид хідэн тэмцээн уралдаанд оролцож байсан. Гэхдээ Маринагийн хэлснээр Никита сайн сурдаг учраас ангийнх нь түүнийг хачин гэж харж нөхөрлөхөөс зайлсхийдэг байсан. За мэдээж энэ бол зөвхөн ээжийнх нь тайлбар учраас бодит байдал гэж хүлээж авахд хэцүү. За ямар ч байсан найз нөхөдгүй байсан Никита дараа нь Артур гэдэг хүүхэдтэй найзалж эхэлсэн. Маринагийн дурснаар Артур Никитаг бусад хүмүүстэй дасаж дасан зохицоход нь тусалсан гэж үздэг. За тэр үед Никита болон Артем хоёр нэг сургууль сурдаг ч гэсэн бие биеэ огт таньдаггүй байсан. Харин Артур төрсөн өдрийн үдэшлэгтээ хоёулангийн урьснаар тэд анх уулзсан. Тухайн үед Никита Артем хоёрын хиндэн ч үнэхээр тийм дотны утга учиртай найз нөхөрлөл бол бараг байгаагүй. Тиймээсэд хоёулаа тэр үдэшлэгт очиж шинэ хүүхдүүдтэй танилцаж хүрээлэлээ дэлхийг хүссэн юм шиг харагдаг.
Тэгээд тэд маш хурдан дотносон. Тэдний амьдралын ижилхэн сөрөг талууд тэднийг ойртуулсан гэж хэлэхэд болно. Хоёулаа эцэгтэй хаягдсан, ангийнхандаа гадуурхагдах, бусдад ойлгохдохгүй байх мэдрэмжийг ч мэддэг. За гэхдээ мэдээж хүүхдүүд юм чин анх уулзахдаа л би эцэггүй гэсэн ингэсэн тэгсэнгээд амьдрал яриаггүй тодорхой. Харин тэднийг холбосон зүйл бол хоёулаа панк метал хөгжимд дуртай байсан. За бүр өөрсдийн гэсэн хамтлаг байгуулах тухай ярьж эхэлсэн байна. За тун удалгүй тэд бараг л сашгүй найзууд болсон. Никита тэр үед маш хүнд сэтгэл готролтой явж байсан ч дотроо хадгалсан асуудлуудаа нээж ярьж чаддаг цорын ганц хүн нь Артем болсон. За Артем гэсэн түүнийг сонсож хэрэгтэй үед нь үргэлж дэмждэг. Гэхдээ Никита амархан нөлөөнд автдаг, татгалзаж чаддаггүй зан нь ээжийн санааг их зовоодог байсан. За энэ нь бол Артемтэй дотнохоос ч өмнө Артуртай нөхөрлөдөг байх үед нь анзаарэгдсэн зүйл. Артур түүнд тусалж хүмүүсийн дунд дасгад нь дэм болсон ч Маринагийн нүдээр бол Никитаг өөрийнхөө чиглүүлдэг түүнд эд зүйл шиг ханддаг хүүхэд байсан. Никита үгүй гэж хэлж чаддаггүй, өөрийн гэсэн байр суурийг бараг гаргадаггүй байсан учраас ээж нь түүнд татгалзаж сурах хэрэгтэй гэж байнга ойлгуулахыг оролддог болсон. За эцэст нь Никита үүнийг сурч Артуртай нөхөрлөхөө болсон. За харин Артемтэй дотносон нь түүнийг сургуулийн орчинд бүрэл ганцаардуулсан. Яг тэр Артем өөрөө ангийнхандаа таалагдгүй хүүхэд байсан. Тиймээс Никита түүнтэй ойртох тусам өмнө нь зүгээр мэндэлдэг хаяа ярьсдаг байсан хүүхдүүд нь хүртэл аажмаар холдож эхэлсэн. Харин Никита бол энэ бүхнийг нэг их тэгж эмзэглэж хүлээж аваагүй. Харин ч Артемийн бусдаас зай барьдаг, хүмүүстэй хүйтэн харьцдаг тэр зан арын шиг аажмаар өөртөө шингээж эхэлсэн. Артурын дурснаар бол энэ өөрчлөлт маш хурдан өрнөсөн. Нэг л өдөр Никита сургууль дээрээ таньдаг хүүхдүүдтэйгээ мэдлэгээ болцсон. Тэгээд удалгүй өөрийгөө бусдаас бүрэн тусгаарлаж эхэлсэн. Түүнийг өөрөөс нь илүү чинээлэг тогтвортой гэр бүлтэй ангийнхандаа атаардаг байсан байж магадгүй гэсэн тайлбарч байдаг. Түүний сургууль дээрх нөхцөл байдал улам муудаж эхэлдэг. Яагаад тэгэхээр Никита өөрийгөө хэдий чинээ тусгаарлан бусдад төдий чинээ хачин харагддаг. Харин бусд нь түүнийг хачин гэж харах тусам дээрлэхийнх нь улам нэмэгдсэн. Тэр өөрийгөө хамгаалж чаддаггүй, хурдан буугаад өгчдөг. Дээрдгүүлэх үедээ эсэргүүцэж тэмцхийн оронд харин ч эсэргээрээ үх гэж чангаар ашигладаг байсан. Гэхдээ энэ нь бол түүнийг хамгаалахын оронд ангийнхных нь нүдэнд бүрэл итгээд хачин харагдуулдаг байсан. Тэгээд үеийнхэн түүнд Жимбо гэдэг хочиг өгсөн. За энэ бол Simpsons гээд хүүхэлдэйн киноны бусдыг дээрлэдэг харгас өсвөр насны дүр болох Жимбо Жонсын дүр. Никитаг багасаа сэтгэл зүйн хөгжлийн хувьд үеийнхнээсээ арай удаан байсан гэх мэдээлэл байдаг. Түүнийг сэтгэл зүйчэд үзүүлэхэд сэтгэл зүйч харин ээжд нь хүүдээ илүү их эрхчлөө өгч тавьдаг хатуу хоригоо багасгахыг зөвлөсөн. Гэхдээ Никита томрох тусам ээжээсээ ичдэг болж түүнээс аль болох зүхтаж зай барьдаг болсон. 8 дугаар ангиасаа эхлээд Никита сургуулаа их тасалдаг болсон. Артемд гэсэн тасалдаг байсан ч гэсэн Артемд энэ нь бол төдийлөн хүнд асуудал болоогүй. Харин Никита сургуулаа 9 дугаар анги хүртэл үргэлжлүүлсэн. За ингэснээрээ түүний цаашдын ирээдүйн боломж, сонголтууд нь эрс хумигдж байгаа юм. Тухайн үед Никитад Артемоос өөр дотны хүн бараг үлдээгүй болохоор тэдний нөхөрлөл Никитагийн амьдралын хамгийн гол зүйл нь болж хувирсан. Хоёулаа өмнө нь ярьж байсан хамтлаг байгуулах санаагаа ажил хэрэг болгож хорон санаат одоонууд гэдэг панк хамтлагийг байгуулсан. За энэ хамтлаг нь удаан үргэлжлээгүйч 2008 онд хоёулаа 16 орчим настайдаа харц цусны судал нэртэй бүтэн цомог гаргасан. За харин удалгүй энэ хамтлагаа болоод бүрч итгээд хүмүүсийг цочроох чиглэлтэй шинэ төсөл эхлүүлсэн. Шинэ хамтлагийнхаа нэрийг Dismembered Pugacheva гэж өгсөн. За нэр нь бол Оросын алдарт дуучин Алла Пугачевагийн овгийг санаатаагаар гажуудуулсан доромж утгатай нэр. Энэ удаа тэд зүгээр хөгжим хийхээс илүүтэйгээр аль болох хүмүүсийг цочроож, доромжлохыг зорьсон. Дууны өгс нь ихэвчлэн хүчирхийллийн тухай хэтрүүлсэн хараал доромжлоор дүүрэн. Хөгжмийнх нь хэв маягийг байж болох хамгийн ширүүн төрлөөдийн холимог гэж тодорхойлдог. Тэд нийгмийн бараг л бүх зүйлд дургуйслаа илэрхийлдэг. Ялангуяа эмзэг, ядуу, хамгаалт багтай хүмүүс, улс төрчид, олон нийтийн зугаа цэнгэл рүү чиглэсэн үзэн ядалт нь дууных нь өгөнд их гардаг. За мөн Христийн шашны хүчтэй үзэн яддаг байсан бөгөөд Иесусыг илт шоосон агуулгач гэсэн бүтээлүүдэд нь ордог.
Гэхдээ тэд энэ бүхнийг таньдаг хүмүүсээсээ нууцалдаг. Никита гаднаас нь харсан хүмүүс түүнийг ийм төрлийн дуу хийдэг хүн гэж огт төсөөлдөггүй. За тэд эхэндээ хаад харсан газраа анархизм болон христийн шашны эсрэг тэмдэг цаашдаг байсан бол дараа нь хас тэмдгийг ашиглаж эхэлсэн. Анархизм болон нацизм хоёр хоорондоо тис өөр үзэл санаа учраас тэд тухайн үедээ үнэхээр аль нэг үзэлд тууштай итгэсэн гэхээсээ илүү хүмүүсийг уурлуулж анхаарал татахыг л зорж байсан юм шиг харагдаг. За ингээ 2009 онд Никита дахин сурч үзэхээр шийдсэн. Эхлээд эрчим хүчний чиглэлийн коллежид орсон, гэхдээ эхний улирлын шалгалтуудад бүгдд нь унаад сургуулаасаа хасагдсан. Дараа нь барилгын чиглэлийн коллежид орсон ч гэсэн байдал нь дээрдэггүй. Никита дахин дээрлэхүүлж эхэлсэн бөгөөд нэг оюутан түүнд хамгаалж байгаа юм шиг ханддагч үүнийхээ хариуд мөнгө нэхэж гэрээс нь ийд зүйл авч явдаг байсан гэх мэдээлэл байдаг. За эцэст нь Никита энэс болоод сургуулаа өөрөө орхисон. Харин Артем бол сургуульдаа үргэлжлүүлэн явж байсан ч нэр хүнд нь бол мэдээж гамшиг хэвээрээ. Физикийн багш нь Артем ордог ангид хичээл заахаас хүртэл татгалцсан болохоор сургууль өөр багш хайх шаардлагатай болсон гэдэг. За тэгсэн ч гэсэн Артем бол хичээлдээ боломжийн сайн байсан. Сургуулийн янз бүрийн үйл ажиллагаа, тэмцээн, уралдаанд оролцдог, гитар болон сакс тоглодог, за бас дажгүй дуулцдаг байсан. Никитагүйгээр хэсэг хугацаанд орон нутгтаа нэг хамтлагт тоглож үзсэн ч гэсэн тэр нь удалгүй тарсан. За харин дотроо бол Артем нацизмын үзэл рүү улам их татагдаж эхэлсэн. 2009 онд тэр сошиал сүлжээнд орон нутгийн нэг армени гэр бүлийг маш бүтүүлгээр доромжилсан. Үүний дараа тэр гэр бүлийнхэн Артемыг уулзаж асуудлаа шийдэе гэж дуудахад Артем очсон байна. Харин түүнийг эцгүү газар аваачиж зодсон бөгөөд толгой хамартаа хүнд гэмтэл авсан. Дараа нь ойруу аваачиж нүцгэлж тэдний зааврыг биелүүлэхийг шаардсан гэх мэдээлэл гардаг. Гэхдээ яг юу болсон талаар тодорхой баримт байхгүй ч энэ хэсгийг бол хүмүүс янз бүрээр таамагладаг. Артемийн гэр бүлийнхэн тэдний гэр бүлийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн ч эцэст нь тэр гэр бүлийн хинэн ч яллагдаагүй. Харин Артемийн гэр бүлд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгон 50,000 рубль буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 1,700 орчим долларыг өгснөөр хэрэг эвлэрлээр дууссан. Энэ явдлын дараа Артемийн ээжийнх нь хийснээр Артем бол маш тогтворгүй болж эхэлсэн. Никитагийн аав хэдийгээр бага наснд нь гэр бүлээ орхисон ч дараа нь өөр хүнтэй гэрлэж нэг хүүтэй болсон. За харин хоёр дахь эхнэр нь нас барсны дараа тэр хүн амиа хорлсон. Үүний дараа аав нь маш хүнд гутралд орж Никитатай холбоо тогтоож чадахгүй явсаар дахин эрхүү рүү ирсэн. Хэдэн жилийн дараа тэр Никитатай холбогдож гэр бүлийнхэнтэй нь хаяа уулздаг болсон ч гэсэн тэдний харилцаа удаан үргэлжлээгүй. Аав хүү хоёр бие биетэйгээ ярилцахад хэцүү байсан учраас Никита 16 настайгаас хойш аавтайгаа дахиж уулзаагүй. Харин Артем сургуулийнхаа төгсөх жил рүү ойртох үедээ л баг багаар бусдад нээгдэж гадуурхагддаг хүүхэд гих дүрээсээ салж эхэлсэн. За гэхдээ яг тэр үед хичээлийнх нь дүн нь муудаж эхэлсэн. Төгсөлтийн үеэр ангийнхан нь аз жаргал гэж юу вэ гэсэн асуултанд хариулсан богино видео хийсэн. За хүн бүр тодорхой хариулт өгсөн ч Артем ганцаараа яг юу гэж хариулахаа мэдэхгүй байсан. Тэр хэлэхдээ үннийг хэлэхэд аз жаргал гэж яг юу болохыг би мэдэхгүй. Гэхдээ үүнийг аль болох хурдан мэдэрмээр байна гэж хариулсан. Сургуулаа төгсөөд Артем эрхүүгийн анагаахын их сургуульд элсэж хотын урлагийн музейд цагийн ажил давхар хийдэг болсон. Гаднаас нь харахад амьдрал нь арай дээр тийшээ эргэж байгаа юм шиг санагдана. Гэхдээ дотроо бол байдал огт өөр. Тэр үед Артем нацист үзэл рүү улам гүн татагдаж эрхүүгийн нео-нацист скинхед бүлэглэлтэй холбогдсон. Бүлгийн удирдагчтай ярьсны дараа түүнд Born to Hate буюу үзэн ятгаар дүрсэн гэсэн утгатай ном уншихыг санал болгосон. Номын гол дүрийн үзэл бодол тэднийхтэй маш адилхан санагдсан учраас Артем болон Никита хоёр энэ номонд хүчтэй татагдсан. Тэнд гарсан хүчирхийлэл нь тэдний анхаарлыг хамгийн ихээр татсан бөгөөд өөрсдөө ч гэсэн ийм зүйл хийх тухай боддог болсон. Гэхдээ Артем бол энэ бүлгийн ажиллагаанд бол ерөөсөө идэвхтэй оролцдог байгаагүй. Уулзалт, сурталчилгааны ажилд ч ерөөсөө явдаггүй. Тэр Никитаг энэ бүлэгт оруулахыг оролцсон ч за энэ бүлэг нь бол өөрөө арьс өнгөөр ялгуурлан гадуурдаг байсан болохоор Никитагийн аавын талаасаа авсан Аз нэрнээс нь болоод түүнийг хүлээж аваагүй. Удалгүй Артем скинхедүүдээс өөрсдөөс нь залхаж эхэлсэн. Тэдний үзэл санаа түүнд хит, сул, хит, зөвүүлэн санагдсан.
Скинхедүүд бол тодорхой үндэстэн бүлэг хүмүүсийг онилж үзэн яддаг байхад Артем харин цагаан арснуудыг хүртэл багтаасан за ер нь бараг бүх хүнийг үзэн яддаг байсан. Эцэст нь тэр энэ бүлэглэлтэй бараг холбоогүй болсон. Артем уг нь хөгжим, зураг зурах, кикбоксинг сонирхдог байсан ч үзэн ядалт нь гүнзгийрхийн хэрээр эдгээр зүйлээсээ аажмаар холдсон. За харин оронд нь сошиал медианд улам их цагийг зарцуулдаг болж за бүр онлайнаар өөртөө корпс буюу цогцос гэдэг нэрийг ашигладаг байсан. За энэ сонирхол нь Никитад халдварсан уяас нь Никитач гэсэн өөртөө fucking never гэдэг нэрээр YouTube сувгнээж хоёулаа тэндээ видео байршуулдаг байсан. Тэд анхныхаа бичлэгийг цуст бөөлжис гэж нэрлсэн. Техникийн хувьд нэг ив хавгүй нийцтэй байсан ч гэсэн агуулгыг нь зориуд жигшүүртэй цочроохоор бүтээсэн. Бичлэгийн эхэнд янз бүрийн утгатай үгс ээлжилж гарч дараа нь Dismembered Pogacheva хамтлагт толилуулж байна гэсэн бичиг гарч ирдэг. Үүний дараа ханан графит болон хас тэмдгээр дүүрсэн угаалгын өрөө харааддаг. Чанар муутай ярианы бичлэг явж байх үед панк маягийн хувцастай хүн суул турлуу цусаар бөөлжөд ар яс болж хувирдаг. Төгсгөлд нь уг бичлэгийг бодит зургаас санаа авч хийсэн гэж бичээд үзэгчдийг маш бүтүүлгээр доромжилсан текст гарч ирдэг. 2009 оны 12 сарын 1-нд тэд өөр нэг видеог байршуулсан. Бичлэг дээр Никита Артем хоёр зурагтаар гарч байгаа мэдээг үзэж суугаад харин мэдээний жинхэнэ дууг хаагаад өөрсдөө дээрээс нь дуу оруулж инээлдэж шоолдог бичлэг. 2010 оны 1 сарын 29-нд дахин эцэг их бол новш гэдэг нэртэй бичлэг оруулсан. Никита бас нэг удаа малгайтай цам сүмсөөд нүүрэндээ маск, нүдэндээ нарны шил зүүсэн богино видео оруулсан. Тэр бичлэгтээ зүгээр л бүжиглэж байгаа юм шиг харагддаг ч харин дараа нь устгасан. Бас Иесусыг уруугаар цовдлсон дүрслэл болон Христийн шашны эсрэг бусад дүрс орсон. Тэдний хамтлагийн клип байсан ч гэсэн мөн л адил устгагдсан. Энэ үед Артемийн ээж Нина тэдний нөхөрлөлд бол улам санаа зовж эхэлсэн. Никитаг хүүд нь муугаар нөлөөлж байна гэж үзээд энэ хоёрыг уулзахыг нь хориглох хэрэгтэй гэж боддог болсон. За мэдээж ингэж харах юм бол Нинагийн нүдэнд бол Никита муул хүн болж харагдана. Яагаад тэгэхээр Никита сургуулаасаа асуудалтай болоод гарцсан, бусадтай харилцахтай хүйтэн, харгас тал гаргадаг хүүхэд. За гэхдээ өөрийнх нь хүү Артемич гэсэн өөрөө Никитатай адил төвшөнд аюултай зүйлс рүү орж байгааг Нина бүрэн мэдээгүй. Артем Никита хоёр бусад гэмт хэрэгтнүүдийг сонирхож тэднийг шүтэж эхэлсэн. За одоо та нарт тэдний ямар алуурчныг сонирхдог байсныг нэрлэж өгье. За нэг өдөр тэд зурагтаар Александр Пичушкины тухай баримтат киног үзсэн. Тэр бол Москвагийн Бицевскийн цэцэрлэгт хүрээлэн орчимд олон хүний амь нас хөнөөсөн хэрэгээрээ танигдсан хүн. За бас хүмүүс бас энийг шатрын хөдгийн алуурчинч гэж нэрлэдэг. Би энэ Пичушкины талаар ярих уу яах уу гэж бодоод байгаа. Та нар юу гэж бодож юм бас бичиж үлдээгээрэй. Үүний дараа тэд сошиал сүлжээнд Пичушкин бол манай ерөнхийлөгч гэсэн утгатай бүлэг байгуулсан. Тэд мөн Андрей Чикатило буюу за Ростовын таслагч гэх хочтой цовруул гимт этгээдийн талаар их сонирхдог байсан. За энэ Чикатило бол 94 онд цаазлуулсан. Артем Никита хоёр интернетэд Андрей Романович бид гашуудаж байна гэж хүртэл бичиж байсан. Дараа нь тэд Колумбайн ахлах сургуулийн халдлагыг үйлдсэн Эрик болон Дилан хоёрыг ч гэсэн бүр шимтэн судалсан. За мөн Днепрогийн гэмт бүлгийн гишүүд болох Виктор болон Игорь нарыг сонирхсан. Яагаад тэгэхээр тэд интернетэд тарсан нэг настай эрэгтэйг алхаар хүнээж байгааг харуулсан маш цочор бичлэгтэй холбоотой хүмүүс байсан. За тэдний сонирхдог өөр нэг гэмт хэргийн бүлэг нь бол эрхүүд өмнө нь байсан цуст шид гих бүлэглэл. Тэд өөрсдийн цахим сүлжээндээ энэ бүлгийн удирдагч болон үйлдэлүүдийг нь илт тал зассан өнгөөр ярьдаг байсан бөгөөд хамтлагийнхаа нэг дууг нь хүртэл цуст шид гэж нэрлсэн. Тэд энэ бүлэгдлийн өвөл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэйгэж гисэн нуугаагүй. Тэд өөрсдийн цахим сүлжээндээ манай хамтлаг цус шидийн ажлыг зөвхөн хөгжмөөр биш бодит амьдрал дээр ч гэсэн үргэлжлүүлэн гэсэн утгатай зүйлийг бишиж байсан. За яг тэр үеэс Артемийн хөршүүд түгшиж эхэлдэг. Яагаад тэгэхээр тэдний байрнаас би бүгдийг нь үзэн яддаг. Та нарыг бүгдийг чинь ална гэж ойрлох нь байнга сонсогддог болсон. Заримдаа бүр хан нүдэж хаалга савчих хин нэгэн юмтай ноцолдож байгаа юм шиг хүчтэй чимээнүүд гардаг. Хаяа бүр надаас холд гэж хэлэх
эмэгтэй хүн орилго чимээ сонсогдог байсан учраас хөршүүд нь Артемийг ээжигээ зоддог юм биш үстэй гэж сэжиглэж байсан. За тэр айдас нь бол нэг тийм үндэслэлгүй зүйл байгаагүй ч байж магадгүй. Артем хожим ээжтэйгээ харилцаа нь муудсан. За бүр нэг өдөр би түүнийг алчихгүй гэж өөрөөсөө айдаг байсан гэдгээ хүртэл ярьсан. Никита ч гэсэн мөн адил ээжигээ үзэн ядхуулсан. Сэтгэл гутрал, нойргуудл нь улам хүндэрж гэр бүлийнхнээсээ бүрэл их хүндэрсэн. Ингээд тэдний дотор удаан хуримтлагдсан үзэн ядалт, бусад гэмт хэрэгтнүүдийг биширдэг тэр хандлага, нийгэмд хор хүргэх тухай бодол нь аажмаар дараагийнхаа шатанд орж эхэлсэн. 2010 оны 11 сар гэхэд Артем болон Никита хоёр хүн хөнөөхөр бүрэн шийдсэн байсан. Тэдэнд бол тодорхой нэг хүн рүү чиглэсэн ямар нэгэн өс хонзон байгаагүй. Харин бусдыг үзэн яддаг үзэл нь л гол шалтгаан байсан. Тэр сараас эхлээд тэд бараг орой бүр хамт алхдаг болсон. Ихэвчлэн эрхүүгийн их сургуулийн буудлаас хөдлөөд Актем Гордок руу явдаг. За цаашдаа зүгээр энэ газрыг Актем гэд нэрлэе. Оройн 6 цагаас 10 цагийн хооронд ээжүүд нь ажилдаа байх үеэр тэд гудамжаар алхаж таарлцсан хүмүүсээ ажигладаг байсан. Хин ганцаараа явж байна, хин өөрийгөө хамгаалж чадахгүй юм шиг харагдаж байна. За мөн хин хамгийн имзэг байж болох вэ гэдгийг хүртэл хардаг. Эхний 7 хоногт тэд бол хиндэж халдаагүй. Гэхдээ тэд гадуур алхах бүртээ алх модон цогор хутхыг биедээ авч явж байсан. 2010 оны 11 сарын 14-нд 18 настай Анастасия охин 19 дугаар сургуулийн буудлаас Ново эрхүүгийн суурин руу алхаж явсан. Артем Никита хоёр түүний араас чимээгүйхэн дөхөж очоод толгоон ар хэсэг рүү цогчдог. Анастасия газар унсан ч гэсэн амьд байсан. Харин тэд түүнийг үхчихлээ гэж бодоод сандарсан хоёр тэр дороо зүхтаад өгсөн. Зарим мэдээлэлээр бол Анастасия тэднийг холдуулахын тулд үхсэн юм шиг дүр үзүүлсэн гэдэг. За харин Анастасиягаас ямар ч ийд зүйл аваагүй учраас эрхүүгийн цагдаагийн 2 дугаар хилтэс эрүүгийн хэрэг нээгээгүй. Анастасия халдагчдынхаа дүрх байдлыг хийлж өгөхөд бэлэн байсан ч энэ хэрэг цаашаа шалгагдаагүй. Тэгээд тэр болсон явдлынхаа дараа Актем Гордокийн интернет форумд бичсэн. Энэ нийтлэлийг Артем болон Никита хоёр олж хараад тэд хин гэдгээ нууж Анастасия руу өөрсдөө мессеж бичиж эхэлсэн. Цохиулах үедээ юу мэдэрсэн, дараа нь ямар байсан талаар асуудаг. Анастасия харин өөрлөө нь бичиж байгаа энэ хүмүүс халдагчд гэдгийг мэдээгүй. Харин Артем Никита хоёр түүнийг амьд үлдсэн гэдэгт сэтгэл дундуур байсан байна. 10 хоногийн дараа 11 сарын 24-нд тэд дахин нэг эмэгтэй рүү халдсан. За тэр бол 46 настай гэрлүүгээ алхаж явсан эмэгтэй. Энэ удаа түүнийг хөнөөгөөгүй харин дайрч унгаад цүнхийг нь аваад зугтсан. За харин энэ удаа хохирогчийг дээрэмдсэн учраас л хэрэг нээсэн байна. Гэхдээ зодсон, халдсан асуудлыг хэрэгт голлон авч үзээгүй. Өмнөх халдлагатай ч холбоотой гэж шалгаагүй бөгөөд Актем хавар эргүүл нэмээгүй байна. 2010 оны 12 сарын 1-нд Артем болон Никита хоёр дахин шөнийн алхалтаа хийсэн. Ганцаараа явж байсан өөр нэг эмэгтэйг харж араас нь дөхөж очсон. Гэтэл ойр хавьд гэрч байгааг анзаарч баригдахаас эмээгээд түүнийг хөнөөх оролдогоо зогсдоосон. За харин цүнхийг нь авч зугтаад цүнхэн дотор байсан 500 рублээр дараа нь модон алх худалдаж авсан. За тэр шөнө тэд гэрлүүгээ хараагүй харин ч үргэлжлүүлэн ангаа хийж явсан. Хэсэг хугацааны дараа цасан дээр скутер унаж тоглож байсан 12 настай Данилийг олж харсан. Никита жоохон хүүхэд учраас эсэргүүцэж чадахгүй гэж бодоод тэр хүүхдийг онилоход Артем ч гэсэн зөвшөөрөөд хоёулаа Данил руу гүйж очсон. Никита модон алхаар Данилийн толгоон ар хэсэг рүү цохиод хүүг газар унсны дараа Артем бейсболын цохиураар үргэлжлэн зодсон. Данил гартаа хамгаалах шаартай байсан нь тэр аль болох эсэргүүцхийг оролцсныг харуулдаг. Дараа Никита жижиг хутаг гаргаж ирээд Данилийн шанааны хэсэг рүү хутглаад хоёулаа тэр газраас зугтсан. Данилийг ээж нь гадаа гарч ирээд олоход тэр маш хүнд гэмтсэн ч гэсэн амьд байсан. Ээж нь яаралтай түргэн тусламж дуудсан ч машин түгжирэл саатаад түргэн тусламж ирэхэд Данил аль хэдийнэ нас барсан байсан. Эхэндээ түүний өвхлийг хүн амны хэрэг гэж үзээгүй. Скутер унаж яваад мод мөргсөн байх гэж таамагласан ч гэхдээ нэг мөрдөгч энэ хувилбарт эргэлзсэн. Скутер нь огт эвдэрч гэмтээгүй. Тэр хавийн зам нь тэгшгэн цасан дээр ч гэсэн Данилийн толгойг тийм хүнд гэмтээхэр зүйл юу ч байгаагүй. Гэсэн ч тэр үед түүний өвхлээр дорвтой эрүүгийн хэрэг нээгээгүй. Артем Никита хоёр анхны хүнийхээ амийг авчгаад байхад цагтаа тэднийг огт хаагаагүй. Харин тэдний хувьд энэ бол төгсгөл биш, дөнгөж эхлэл нь болж байгаа хэрэг.
2010 оны 12 сарын 16-нд Даниэл амиа алдсан газраас ердөө 20 метрийн зайд Артем болон Никита хоёр дахин нэг хүнийг онилж байсан. За тэр оройд 69 настай Ольгаг олж харсан. Ольга бол физикийн хүрээлэнгийн ахлах судлаач мэрэгжилтэй нэгэн. Артем Никита хоёр түүн рүү дайрахаас өмнө яаж хөнөөхөө ярилцсан дууны бичлэг хийгээд Ольга руу гинэт дайрч удаа дараа хутгалсан. Ольга тэр даруунаас барснаар энэ нь тэдний өвлцөн хоёр дахь хүний амнаас хохироосон хэрэг болж хувирдаг. Энэ үеэс цагдаа нар академид ноцтой асуудал үүссэнийг ойлгож эхэлдэг. Мөн тэдний довтолтойг аргач хийсэн тодорч эхэлсэн. Ихэнх тохиолдолд бол Артем ихний цохилтыг өгдөг байсан бол Никита хохирогчийн биед дараагийн цохилтуудыг хийдэг. Гэхдээ энэ нь бол нэг нь бага, нөгөө нь их оролцдог гэсэн үг байгаагүй. Аль аль нь довтлооны үеэр удаа дараа цохиж хутгалдаг. Тэд бараг үргэлжил араас нь дайрдаг. Хохирогч амьд үлдсэн ч халдагчийн царайг харж амжихгүй, харин тэд хохирогчийг амьд байх үед хоорондоо бараг ярьдаггүй байсан учраас таних өөр ямар ч сэжүүр үлддэггүй байсан. 12 сарын 29-нд тэд дахин гарч ирдэг. Өглөөний 6 цагийн орчимд Инесса Судлова гэдэг эмэгтэй рүү дайрсан. За Инесса харин азар амьд үлдсэн. Тэд зөвхөн цүнхийг нь дээрэмтэд удалгүй хаа нэгтээ хайцсан байсан. Гэтэл тэд тэр дорой зогсоогүй. Нэг цаг орчмын дараа 22 настай орон нутгийн спортын сургуулийн дасгалжуудаг Екатерина болон түүний 6 настай зээдүү Оля хоёр руу дайрсан. Екатерина бол тухайн үедээ жирэмсний 35 дахь 7 хоногтой явж байсан байна. Тэд төмөр замын ойролцоо таарлсан ч Екатерина уцаар ярьж байсан учраас хоёр хүүг нэг их анзаараагүй. Харин төмөр зам гаталсны дараа Артем болон Никита хоёр араас нь дайрсан. 6 настай Оля зүхтаж чадсан ч Никита түүнийг хажуу хэсэгт нь цохиж амжсан. Охины илгэний орчимд том хэмжээний цус хуралт үүссэн байна. Екатерина жирэмсэн гэдгээ хашгирч хэлсэн ч халдлага зогсоогүй, толгоор нь хүнд цохилт өгч гараараа хамгаалахыг оролдох үед нь олон хурууг нь хугалсан. Хохирогч амин чухал эрхтний гараараа халахж байсан нь түүнийг илүү хүнд гэмтлээс аварсан. За харин аз болоход энэ үед замаар нэг машин ойртож ирсэн. Оля зам руу гарч гараараа далан анхаарал татахад машин гэрлээ анивчуулж дохио өгөхөд Артем болон Никита хоёр зугцсан. За энэ өдөр Инесса, Екатерина болон Оля гурав бүгд эмнэлэгт хүрэгдсэн. Тэд өөрсдийгөө адилхан хүмүүсийн хохирогч болсон гэдгээ тухайн үед мэдээгүй. За аз болоход Екатеринагийн хэвлэлдэх хүүхэд нь гэмтэж бэртээгүй өнгөрсөн байна. За тэд ердөө 3 хоногийн дараа буюу 2011 оны 1 сарын 1-нд үүрээр дахин гарч ирсэн. За одоо энэ үед бол энэ хоёр бүр амтжсан байгаа аахгүй юу? Өглөөний 5 цагийн орчим Лермонтовын гудамжны 319 дугаар байрны ойролцоо хогийн савны дэргэд ганцаараа сууж байсан орон гэргүй эрэгтэйг олж харсан. Тэд түүн рүү дайрч модон алхаар толгоор нь цохиж биед нь 40 орчим удаа цохилт өгсөн байна. Хохирогчийг эмнэлэгт хүргэсэн ч гэсэн амийг нь аварч чадаагүй. Түүний хэн болохыг хизээж тогтоогоогүй бөгөөд мөрдөн шалгах материалд бие дугаар 20 гэж тэмдэглэгдсэн. Гэхдээ энэ хэргийн дараа жинхэнэ хэрэгтнүүд биш харин 19 настай орон гэргүй Владимир гэх залуу байрвчлагдсан. Ердөө л хувцсан дээр нь цус байсан учраас л түүнийг буруутгасан. Владимир хэрэгээ тууштай үгүйсгэж байсан ч цагдаа нар зодож мэдүүлэг бичүүлэхэд хүргэсэн гэдэг. Түүний өгсөн мэдүүлэгт хохирогчийг Андрей гэж бичигдсэн байсан. Гэхдээ энэ нь амиа алдсан хүний нэр биш. Андрей гэдэг нь Владимирийн таньдаг найзынхаа нэр байсан бөгөөд хохирогч хэн болохыг Владимир мэдэх ямар ч боломж байгаагүй. Гэсэн ч түүнийг буруутгаж 4 жилийн хорих ял оноосон. Харин жинхэнэ хэрэгтнүүд илэрсний дараа Владимир цагаатагдсан. За харин энэ хэргийн дараа тэд өөрсдөө бараг л сар орчмын амралтыг өгсөн. За ийм хүнд биеийн ажил хийдэг хүмүүст амралт хэрэгтэй л байдаг байлгүй дээ. 2011 оны 1 сарын 30-нд Олег гэдэг оюутан шөнийн цэнгэний газраас гэрлүүгөө явж байхад нь тэд дайрсан. Олег зүхтаж чадсан ч гэсэн толгой нүүрэндээ олон гэмтэл авч тархи дөргөлт болон тархины гэмтэлтэй эмнэлэгт хүрэгдсэн. 2 сарын 3-нд тэд гудамжинд явж байсан настай эмэгтэй рүү халдсан. Тэр амьд үлдсэн ч гэсэн толгоон ил шарахтай хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүрэгдсэн. Хэдхэн шөнийн дараа дахиад өөр нэг эмэгтэй рүү дайрсан. Энэ удаа хажуугаар машин өнгөрөхөд тэд сандарч хохирогчоо амьд орхиж зугтсан. Харин 2 сарын 21-нд ийм аз хохирогчд дахин тохиолдоогүй. Тэр шөнө Артем болон Никита хоёр ихчийнхээсээ харж явсан жохон согтуу байсан Александртай таарсан. Александр тэднээс хонох газар хаана байдгийг асуусан байна. Тэр буцах мөнгө байхгүй танихгүй энэ хавьд гацчихлаа гэж хэлсэн. Хоёр хүү түүнд "Өө тийм газар байгаа бид нартэй цуг яваа" гэж хэлээд түүнийг харанхуй газар дагуулж очиод гинэт дайрсан. Александрийн эрүү толгойг маш хүндээр гэмтээсэн. Никита түүний толгойн арх хэсэг рүү хийн гар буугаар буудсан.
Дараа нь Артем нүдийг нь ухаж авахыг оролцсон ч анатомийн талаар ямар ч ойлголтгүй байсан учраас чадсангүй гэсэн мэдээлэл байдаг. Александрийн толгойн гэмтэл маш хүнд байсан учраас түүнийг битүү авсанд оршуулсан. Гавлын ясны үлдэгдэл нь нотлох баримт болгон хадгалагдсан байна. 2 сарын 27-нд Артем яасан байгаа бүүмэд Никита ганцаараа явж байгаад нэг хүнийг ойнолсон. Тэр Нина Кузьмина гэдэг эмэгтэйг сандал дээр сууж байхад нь араас нь очиж толгоор нь 2 удаа цогсон. Нина орилж эхлэхэд азар ойролцоох байрны нэг эрэхтэй цонхоороо харсан. Никита хин нэгэнд харагснаа мэдээд үргэлжлүүлж чадалгүй зугцсан. Харин явхдаа Нинагийн гар утсыг нь аваад явсан. 3 сарын 10-нд Артем болон Никита хоёр дахин хамт гарсан. Энэ удаа Артемын гэрийн ойролцоо их сургуулийн буудлын хажууд байсан орон гэргүй эрэхтэй Романыг олж харсан. Артем түүнд арх юм авч өгнө хамтдаа яваач гэж санал болгосон. Харин Роман татгалзсан. Тэгэхэд Артем хийн гар буугаар нүүрлөнд 2 удаа буудаад дараа нь хоёулаа Романыг бут руу чирж оруулж толгоо цээж цавны орчим руу нь олон удаа хутгалсан. Никита гарынхан сарууг таслахыг оролцсон ч хутган жижиг байсан учраас чадаагүй. Эцэст нь зөвхөн чихчийн хурууг нь тасалсан байна. Артем гэртээ босож очиод байрныхаа цонхоор Романы цогцос байсан газрын зургийг нь авсан байна. Цогцос олсны дараа иргэд академид цуглаан зохион байгуулсан. Тэнд ойр ойрхон гарч байгаа халдлагуудыг яаж зогсоох, хэрэгтнүүдийг яаж барих болон аюулгүй байдлыг хэрхэн сайжруулах талаар хийлэлцэн. Тухайн үед с ิจ гтнүүдийн талаар мэдэгдэж байсан цорын ганц зүйл нь тэд 16-аас 18 орчим насных байх магадлалтай гэсэн таамаглал байсан. Гэхдээ Артем Никита хоёр хоёулаа тэр цуглаан дээр өөрсдөө сууж исэн. Бүр ямар арга хэмжээ авах ёстой талаар санал гаргаж тэнд болсон бүхнийг гар утсаараа бичиж авч байсан. Үүний дараа энэ хавийн цагдаагийн эргүүл нэмэгдэж гэмт хэргийн төвшинч гэсэн мэдэгдэхүйц хэмжээнд буурсан. Гэхдээ эргүүл нэмэгдсэн нь хүмүүсийн хайж байсан гол 2 хэрэгтнийг зогсоож чадаагүй. Мөн хэрэгтнүүдийн талаар буруу мэдээлэл маш хурдан тархсан. Ойр хавийн хүмүүс халдагчийг ганцхан 30 орчим настай эрэгтэй гэж боддог болсон. Тэгээд хэрэгтэн нь гаднаас ирсэн энэ газарт огт хамааралгүй хүн байх ёстой гэж төсөөлж байсан. Тиймээс хин ч яг академийн ойролцоо амьдардаг Артем болон Никита хоёр шиг өсвөр насныхныг сэжиглээгүй. Харин энэ буруу ойлголтол тэдэнд халдлагаа цааш үргэлжлүүлэх боломжийг олгосон. Дараагийн 2 халдлагын яг он сар өдөр нь бол тодорхойгүй. Нэг удаа тэд дахин орон гэргүй эмэгтэйрүүд дайрсан. Гэхдээ ойролцоох байранд амьдардаг цагдаагийн ажилтнанд цонхороо халдлагыг олж харсан. Харин Артем Никита хоёр тэр даруй зугтсан. Өөр нэг шөнө тэд Юрдийн явдаг замынхаа ойролцоо гарцсан дээр зогсож байсан эмэгтэйрүүд өгсөн. Энэ удаа Артем автир гаргаж дайрсан. Гэхдээ тэнд хүн ихтэй хажуугаар нь хин нэгэн гарч ирэх магадлал өндөр байсан учраас түүнийг хөнөөгөөгүй харин цүнхийг нь аваад зугтсан. 2011 оны 4-р сард халддаг нь дахин аимшигтай төвшөнд хүрсэн. 4 сарын 3-нд тэд 63 настай орон гэргүй Алевтинаг олж харсан. Эхлээд түүнийг урдынхаа арга барилаар хутгалж хөнөөсөн. Гэхдээ энэ удаа тэд цогцыг шууд орхиод яваагүй. Жаахан холдож камера асаасан. Интернетээр үзэж байсан цочир хүчирхийлэлтэй бичлэгнүүдээс санаа авч эмэгтэйгийн цогцос руу буцаж очиод хийж байгаа бүх зүйлээ камераараа бичсэн. Никита хутгаар чихнийх нь нэг хэсэг бүр тодруулбал дэлбээг нь тасалж авсан. Дараа нь бугуй болон нүд орчимд нь хутгаар зүсэлт хийж нүүрлүү нь удаа дараа хутгалсан. Тэгээд бичлэгээ унтраагаад тэр газраас зугтаж явсан. Харин тэд явхдаа чихний дэлбээг авч явж өмнө нь сурч байсан сургуулийнхаа үүд рүү шийдсэн. Артем тийм бичлэг хийсэндээ бол ихэд баярлж исэн. Тэр үүнийгээ Санкт Петербургт амьдардаг онлайнаар танилцсан Илья гэдэг хүн рүү явуулсан. Харин Илья бол энэ бичлэгийг цааш тарааж удалгүй энэ бичлэг интернет даяараа түгсэн. Мэдээж ингэснээрээ бичлэг эцэст нь цагдаагийнханд хүрдэг. Тэд бичлэгийг яг хаана хизээ хийснийг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Энэ хооронд Артем болон Никита хоёр интернетэд аяйгүй идэвхтэй байсан. Тэд хийсэн гэмт хэргийн талаар үнэнд тун ойр дэлгэрэнгүй зүйлсийг бичдэг байсан. Артем бүр нэг нийтлэлдээ бид бол бурхан хэн амьдрах хэн үхийг бид шийднэ гэж нийтэлсэн. Тэд бас өөр шигээ залуусыг хүртэл жижиг бүлэглэлдээ татхыг оролдож исэн. Ураф гэдэг хүүг хүн алхад сэтгэл зүйн хувьд бэлтгэхийн тулд нэг цэвэрлэгчийг хөнөөх хэрэгтэй гэж ятгаж байсан. Гэхдээ онлайнаар харилцдаг хүмүүсийн ихэнх нь тэдэнд итгэдэггүй. Хоёр залуу зүгээр л өнгөж худлаа ярьж байна гэж боддог. Эсвэл бусдын үйлцэн хэргийг өөрсдийн юм шиг болгож анхаарал татах гэсэн хүмүүс гэж хардаг. Зарим нь бол тэдний зүгээр л бүх зүйлийг зохиож байна л гэж үздэг байсан.
За харин энэ үеэс эхлээд хэвлэлүүд тэр алуурчдыг академийн маниакууд гэж нэрлэж эхэлсэн. Тухайн үед академи даяараа айцтай болсон хүмүүс хэрэгтнүүдийг энэ хавийн хүмүүс биш гаднаас ирсэн аюултай нэгэн гэж төсөөж байсан. Зарим нь сайн дурын эргүүл зохион байгуулж, зарим нь орой гудамжинд гарахаас эмээдэг болсон. Харин Артем Никита хоёр энэ бүхнийг гэрийнхээ компьютерийн ард суун харж айдас нь улам тэлж байгааг мэдэрч байсан. За харин яг энэ үед Никитагийн ээж үүднийхээ хэсгээс хутганы сав баглаа бодлыг олсон. За мөн Никитагийн хүрмнээс нь хутаг гарч ирсэн. Никита харин тэдгэрийг өөрийгөө хамгаалах гэж авч явдаг гэж тайлбарласан. За үүнээс гадна тэр эмээдээ өөрийгөө удахгүй алга болно гэж хэлсэн. Никитагийн эмээ академийн ойролцоо байдаг органик химийн хүрээлэнд ажилладаг байсан. За харин нэг өдөр цагдаа нар түүний ажил дээр ирж академийн маниакуудын гих хүргийг ажилчдад тараасан. Эмийн зургуудыг хараад нэг нь бол яг зээх хүү Никитатай адилхан болохыг анзаарсан байна. Тэгээд гэртээ очиод уг зургуудыг Никитагийн ах Владиславд үзүүлсэн. Владислав ямар нэг зүйл ноцтой буруу байгааг ойлгоод Никитагийн гэрлүү яарж очсон. За харин Никита тэр үед гэртээ байгаагүй ч камера ил орхисон байсан. Владислав камерыг шалгаж үзэхэд Артем болон Никита хоёр Алевтинагийн цогцост халдаж байгаа бичлэг дотроос нь гараад ирдэг. За Владислав бол тэр даруй гэрээс гүйж гараад камерыг шууд цагдаад авчиж өгсөн. Цагдаа нар ердөө цаг хогасын дотор хоёр сэжигтнийг олж саатуулсан. Никита баривчлагдахтаа тайван байсан. Яагаад тэгэхээр гэр бүлийнхний түүнд бууж өгч хэрэгээ хүлээх хэрэгтэйг аль хэдийнэ ойлгуулсан. Артем ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй ч хүмүүсийн огт төсөөлөөгүй байдлаар аяглаж эхэлсэн. Тэр өөрийн шүтэн биширдэг байсан Бицевскийн цэцэрлэгт хүрээлэнгийн алуурчин Александр Пичушкинийг дуурайж, нэг баатрын хэлсэнчлэн надад нэг хундаг виски, нэг навчин тамхи өг. Тэгвэл та нар энэ амьдралын тухай үсчин босмоор олон шин зүйлийг мэдэндээ гэж хэлсэн. Мөрдөн байцаалт эхлэхэд тэдний үйлцэн хэрэгүүдийн жинхэнэ хэмжээ нь ил болсон. Артем Никита 2-6 хүний амь насыг хөнөөж түүнээс гадна 10 удаагийн хүчирхийллийн халтад холбогдсон байна. Тэр баривчлагдсан яг тэр оройд дахин хүн алхаар төлөвлөж байснаа ч хүлээн зөвшөөрсөн. Нэгжлэгийн үеэр 60 мм-ийн толгойтой модон алх, дөрвөн шүд, хар малгай, Артемийн нуусан хийн гар буу, олон хутга, бичлэгүүд болон санах ойн картуудыг олсон. Мөн өдрийн тэмдэглэл шиг хит хитэн дэвтэр болсон бөгөөд тэдгээр нь бол хараал, доромжлол, үзэн ядалтаар дүүрэн байсан. Цагдаа нар Артем болон Никита хоёрыг шалгаж эхэлж байх үед Артемийн ээж гэрээсээ нэг чухал дэвтрийг олдог. Дотор нь Артем энэ хэрэгүүдийн нэг хэрэгтэн болохыг илтгэх тодорхой зүйлс байсан учраас ээж нь сандарч мөрдөгчдийн нүдэн дээр устгасан. 2011 оны 4 сарын 7-нд Ирхүү хотын Свердловск дүүргийн шүүх Артем болон Никита хоёрыг эхний ээлжинд 2 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг гаргасан. Мөрдөн шалгалт сунжрах тусам сурлагдах хугацаанд дөхөх бүрд хорих хугацааг нь дахин сунгаж байсан. 6 сарын 6-нд тэднийг 10 сарын 6 хүртэл цагдан хорихоор болсон. Яагаад тэгэхээр шүүх сэтгцийн шинжилгээ хийх шаардлагатай болсон. Харин 10 сарын 5-нд шүүх тэднийг дахин 2 сар хагасын хугацаагаар хорих шийдвэрийг гаргасан. Харин Артем цагдан хоригдож байхдаа 2011 оны 6 сарын 9-нд уугчлал хүссэн видео бичлэгийг хийсэн. За харин тэр бичлэг олон нийтэд цацагдахад олон хүнд энэ нь жинхэнэ гэмшил биш, урьдчилж бэлдсэн дүр эсгэлт мэт санагдсан байна. Олон нийтийн хандлагыг ядаж багч гэсэн өөрчилж ялаа хөнгөрүүлэхийг оролцсон нь илт харагддаг. Артем мэдээлэлтэй буруугийнхаа нэг хэсгийг өөрөө аль хэдийнэ холдсон байсан нөгөө неонацист бүлгүүд рүү түлхсэн. Үүний зэрэгцээ Никитагийн эмээ Ирина хэвлэлд нээлттэй загтал хийлгэсэн. За тэр загталтаа ач хүүг нь ийм хэрэг хийхэд интернет болон хэвлэл мэдээлэл нөлөөлсөн хэмээн буруутгасан. Гэхдээ Артем Никита хоёр бол цагдан хоригдсон хിവэрээ. Тэд дараагийн жил орчим сурлагдaltaгүй хорих хугацаанд дахин сунгагдж байсан. Энэ хооронд Владимирийн хэргийг дахин шалгаж эхэлсэн. За тэр бол нөгөө бие дугаар 20 хэмээн бүртгэгдсэн орон гэргүй эрэгтэй амиг хүнөөсөн хэрэгт буруутгагдаж 4 жилийн ял авсан 19 настай нөгөө орон гэргүй залуу. Нэг мөрдөгч хэргийг нь нягтлахад с ิจ гтэй зүйлс илэрч эхэлсэн. Владимирийн хувцсан дээрх цус хохирогчийн цустай огт таараагүй. Гэтэл үүнийг анхны шалгалтын үеэр хинч нягтлж үзээгүй байсан. Мөн Владимир мэдүүлэгтээ хохирогчийн нэрийг Андрей гэж бичсэн. Уг нэрийг шалгахад Андрей гэдэг хүн Владимирийн найз байсан бөгөөд амьд сэрүүнч байсан. За өөрөөр хэлбэл Владимир амиа алдсан хүнийг огт танихгүй учраас танил хүнийхээ нэрийг хэлэхээс өөр аргагүй болсон.
Мөрдөгч прокурорт хандаж хэрийг заавал дахин хянах ёстой гэж мэдгдсэн ч эхэндээ татгалзсан хариу авсан. Энэ тухай мэдээлэл хүний эрхийн олон нийтийн шийдвэрийн санд хүрч тус байгууллага Владимирийн хэргийг өмөөлж эхэлсэн. Эцэст нь 2012 оны 5 дугаар сард Владимир 1 жил хагасын хугацаанд шоронд суусныхаа дараа суллагдсан. Түүнд тулгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Владимирыг зодож хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх ажилтан ямар ч хариуцлага хүлээгээгүй. Харин нотлох баримтыг хуурамчаар үйлцэн хэрэгт холбогдсон өөр нэг цагдаа болох Юрий ажлаасаа халагдсан. Дараа нь түүнд 3 жилийн тэнцэн харгалзах ял болон төрийн болон орон нутгийн байгууллагад 2 жил ажиллах хоргийг оноосон. Владимирт улсаас 300 мянган рублийн нөхөн төлбөрийг олгосон байна. 2012 оны 8 дугаар сард Артем болон Никита нарын хэргийг эрхүүгийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал бол хэдэн сарын турш үргэлжилсэн. Энэ хугацаанд 16 хохирогч 50 гаруй гэрчээс дэлгэрэнгүй мэдүүлэг авч хэргийн материал 49 зузаан ботуулсан. Артем Никита хоёр нийтээ 6 хүний амь хохироосон, 9 удаагийн хүний амь хөнөөхийг завдсан, 3 удаагийн дээрэм, цогцыг гутаанд оромжилсан 3 хэрэг, хит даврагч бүлэглэл зохион байгуулсан 1 хэрэг их ялыг тулгасан. Артем Никитагаас бага зэрэг ах байсан учраас түүнд насан туршаагүй хүнийг гэмт хэрэгт татан оролцуулсан гэх нэмэлт 14 хэрэг давхар тулгасан байна. За Артем бол өөрт нь тулгасан бараг л бүх хэргийг үгүйсгэсэн. Зөвхөн дуу, дүрс бичлэгээр нотлогдсон 2 хүн амны хэрэгт ямар нэг хэмжээгээр холбоотой гэдгээ хүлээсэн. Харин Никита хит даврагч үзэлтэй холбоотой зүйл ангаас бусад бүх хэрэгт бурууга хүлээн зөвшөөрсөн. Дараа нь тэдний хэргийн газруудад дагуулan очиж үйлдэлээ газар дээр нь үзүүлж болсон явдлыг нэг бүрчлэн тайлбарлуулах ажиллагаа явуулсан. Тухайн үед Артем болон Никита хоёрыг доор хаяж 20 цагдаагийн ажилтан хамгаалж байсан. Яагаад тэгэхээр орон нутгийн хүмүүс өс хонзонгийн сэтлэр тэднийг газар дээр нь хөнөөж магадгүй гэж болгоомжилсан. Даниэлийн аав энэ ажиллагаанд очихыг хүссэн ч оролцох зөвшөөрөл аваагүй. Тэр Артем болон Никита хоёрыг өөрөө хөнөх, за эсвэл бусдыг өдөөн турхиж болзошгүй гэж үзсэн. Хэрийн газарт болсон үзүүлбэрийн үеэр Артем голчлон хийсэн зүйлсээ ярьж зогсож байсан бол Никита илүү их явж, ашигласан замаа зааж үйлдэлүүдийг нь тайлбарсан. Энэ ажиллагааны дараа Артем болон Никита хоёрыг ганцаарчилсан камерт тусгаарлсан. Цагдаа хорих байранд хүртэл тэднээс өс хонзон авах зорилготой төлөвлөгөө гарсан тухай мэдээлэл илэрсэн. Шүүх хуралд гэрчээр оролцохоос татгалзсан олон хүн байсан. Зарим нь халдлаганд өртсөн аимшигтай мөчөө дахин санахыг хүсээгүй. Хэрэг хэрхэн үлдэгдсэн талаарх нарийн мэдээллийг сонсох үеэр хүмүүс ухаан алдаж шүүх хурлыг хэд хэдэн удаа завсарлуулах шаардлагатай болж байсан. Шүүх хурлын эхний үед Артем гэрчүүдийн мэдүүлэг бүрийг хүйтэн үл тоосон байдлаар сонсож үг бүрээс нь өө хайж байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэрэгээс мулдарч чадахгүй нь тодорхой болсон. Тэгээд тэр уйлж эхэлсэн. Өөрийн мэдүүлгээ өгөхдөө бүх бурууг Никита руу түлхсэн. Артем алгуудын үеэр байсан гэдгээ хүлээсэн ч өөрөө шууд оролцоогүй гэж зүтгэсэн. Харин Никита шүүх хурлын турш бараг л ямар ч сэтгэл хөдлөлгүй хүндий харагдаж байсан байна. Нэг удаа толгой нь өвдөж цааш мэдүүлэг өгч чадахгүй болсоор шүүх хурал завсарлаж байсан. Хурал үргэлжилгээд Никита ихэвчлэн богино баримт маягийн хариултуудыг өгдөг. Гэхдээ өгүүлбэр бүрийнхээ дунд удаан завсарлага авдаг. За харин Артемийн байдал бол эсэргээрээ улам сэтгэл хөдлөлтөй ууртай болж байсан. Нэг өдөр шүүх хурал дээр тэр оймсондоо нуусан сахлын хутаг гаргаж ирээд хүзүүнийхээ хажуу хэсгийг зүсэж өөрийгөө гэмтээсэн. Тэр тэгтээ яагаад ийм үйлдэл хийснээ тайлбарлахаас татгалзсан. Харин өмгөөлөгч нь үүнийг сэтгэлийн хүчтэй хөдөлгөөнтэй холбож тайлбарсан. За харин тэр өдөр Артемийн ээж шүүх хуралд анх удаа ирсэн байсан. Үүнээс бараг сарын дараа Артем цагдаа мөрдөгчдийн эсрэг гомдол гаргасан. Баривчлагт нь түүнд сэтгэл зүйн болон биеийн хүчирхийлэл үзүүлсэн, цагдаа хорих байранд ч гэсэн муу хандсан гэж мэдэгдсэн. За тэр цаашлаад алгуудыг цагдаагийн дарамтаар л хүлээсэн гэж мэдүүлсэн байна. Мөн хэргийн материал болон нотлох баримтуудтай бүрэн танилцах боломжийг надад олгоогүй гэж гомдол гаргасан. За харин мөрдөн шалгалтаар баривчлах ажиллагаа болон цагдаа хорих үеэр ноцтой зөрчил гарсан гэх баримт илрээгүй. Зөвхөн Артемийн толгой дээр хаанаас үүссэн тодорхойгүй зулгаралт байсныг олж илрүүлсэн. За энэ хооронд хохирогчдын арга гэрийнхэн иргэний нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Жирэмсэн байхдаа халтлагад өртсөн Екатерина Артем болон Никита хоёроос тус бүр 1 сая рубль нэхэмжилсэн. Үүний дараа өөр нэг хохирогч болон эцсийн хохирогч болох Алевтинагийн хүүж гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эцэст нь Артем болон Никита хоёр хохирогчид болон амиа алдсан хүмүүсийн арга эрт нийт
2.8 сая рубль төлөх шийдвэр гарсан. За тухайн үеийн ханшаар бол энэ нь ойролцоогоор $88,000. Тэд энэ мөнгийг шоронд хөдөлмөрлөж олсон орлогоосоо төлөх ёстой. Гэхдээ ийм хэмжээний үрийг амьдралынхаа турш бүрэн төлж барагдуулах боломж бага. Артемийн уучлал хүссэн бичлэгийн дараа Никита ч гэсэн цагдан хорих байрнаас захидал бичсэн. Уг захидал олон нийтэд ил болоход Никитагийн захидал Артемийнхаас арай өөр болох нь харагддаг. Тэр өөрийн хийсэн бүх зүйлд буруугаа хүлээж хариуцлагыг өөр хэн нэгэн рүү түлхээгүй. Би та нарт энэ Никитагийн захидлыг уншаад өгье. Надад бол аягүй тийм сэтгэлээсээ бичсэн захидал ч юм уу гэж бодогдсон болохоор уншаар шийдсэн. За, тэр захидалтаа юу гэж бичсэн гэхээр би шоронд орсноос хойш 6 сар болж байна. Энэ хугацаанд энд олон зүйлийг туйлж бас их зүйл бодогдсон. Амьдралынхаа тухай, бага насныхаа тухай, ээжигээ тухай, бага насныхаа найзуудынхаа тухай бүгдийг бодсон. Одоо эргээд харахад би багадаа үнэхээр аз жаргалтай хүүхэд байсан юм байна. 6 дугаар ангид байхдаа би Артемтой танилцаж тэр мөч бүх зүйлийн төгсгөлийн эхлэл болсон. Хуучин найзууд маань бүгд хаа нэг тийшээ явсан. Би шинэ найз нөхдөд болоогүй, ангийнхан маань надад дургүй байж намайг дээрлэгдэг байсан. Би юу ч хүсдэггүй болсон. Сурахыг хүсдэггүй, ямар ч бэлтгэлд явахыг хүсдэггүй, үннийг хэлэхэд амьдрахч хүсэлгүй байсан. Үүнийг ээжтэй би хэлэхээсээ ичдэг байсан. Бас ээжийг сургууль дээр очивол байдал улмал дортно гэж айдаг байсан. Би бүх хүнд уурладаг болсон. Өөртөө итгэх итгэлээ, хүмүүст итгэх итгэлээ, шударга ёсонд итгэх итгэлээ алдсан. Дотроо байсан бүхнээ би зөвхөн Артемд л ярьдаг байсан. Тэр намайг бүх зүйл дээр дэмждэг байсан. Сургууль, гэр бүлийн тал дээр түүнд ч гэсэн бас надтай адилхан асуудлууд байсан. Одоо энэ бүхнийг бодоход би ямар тэнэг байснаа ойлгодог. Би өөрөөр амьдрах ёстой байсан. Намайг дээрлэгдэх хүмүүсийг тоохгүй өнгөрөөж сайн зүйл хийж өөрийгөө харуулах ёстой байсан. Би сургуультай буцаж очиод спортоо үргэлжлүүлэх ёстой байсан. Одоо л ойлгож байна. Би гэмгүү хүмүүсийг алснараа юу ч нотлоогүй. Би буруутай, би шийтгэлээ хүлээн авахд бэлэн. Заримдаа би өөрөө ийм зүйл хийж чадсан гэдэгтээ итгэдэггүй. Хэрвээ цаг хугацааг буцааж чаддагсан бол эдгээр гэмт хэрийг хизээж би үйлдэхгүй байсан гэж бичсэн. За энэ бол Никитагаас олон нийтэд хүрсэн хамгийн том, за бараг л цорын ганц мэдээлэл нь. За харин Артем бол цагдан хоригдсноос хойш илүү их ярьдаг болсон. Тэр сэтгүүлчтэй уулзаж, захидал бичиж, за бүр өөрийн шүтэн биширдэг хүмүүстэй хүртэл харилцдаг байсан байна. Гэхдээ энэ бүх хугацаанд өөрийгөө бараг л гэмгүү хүн шиг харагдуулахыг оролдож байсан. Артем хэрэгт оролцоогүй гэж зүтгэх тусам Никита ч гэсэн мэдүүлгээ өөрчилж игээсэн. Дуу дүрс бичлэгээр батлагдаагүй дөрвөн алгад Артем огт оролцоогүй гэж Никита мэдүүлэх болсон. Ингэснээр тэднийг шүүхийн танхимд бие биенээс нь тусгаарлаж цаашид ямар ч байдлаар харилцахыг нь хориглосон. 2013 оны 2 дугаар сар гэхэд ялын хийлэлцүүлэг ойртож ирсэн. Прокурор мэдээж хоёуланг нь буруутай гэж тогтоохыг хүсэж Артемд онцгой дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих ял. Харин Никитад хатуу дэглэмтэй хорих ангид 25 жил ял оноох саналыг дэвшүүлсэн. Харин Артемийн хувьд нэг зүйл дээр прокурор буулт хийсэн. Никита хэрэг гарах үед 17 настай, харин Артем түүнээс ердөө хагас жилийн ах байсан учраас Артемд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг татан оролцуулсан гэх нэмэлт зөвчлөлийг авч хэрэгсэхгүй болгохоор шийдсэн. Артемийн өмгөөлөгч түүнийг бүрэн цагаатахыг хүссэн. Артем 2 алгад тодорхой хэмжээнд бурууга хүлээсэн мөртлөө өөрийгөө зөвхөн олон нийтэд цацагдсан бичлэгийг хийсэн хүн гэж тайлбарлсан. Бичлэг хийсэн нь өөрөө алгад шууд оролцсныг нотлохгүй. Дууны бичлэгч гэсэн түүнийг хүн алсан гэдгийг шууд батлахгүй гэж өмгөөлөгч нь маргаж байсан. Харин Никитагийн өмгөөлөгч ялыг нь 20 жил болгон бууруулах хүсэлтийг гаргасан. 2013 оны 3 сарын 12-нд хоёулаа сүүлчийн үгээ хэлэх ёстой байсан ч бэлэн биш байна гэж мэдгдсэн учраас хурал дахин хойшилсан. За эцэст нь бараг 7 хоног орчмын дараа Артем урьдчилж бэлдсэн бичгүүтээ уншсан. Гэхдээ тэр энэ удаач гэсэн хэвлэл мэдээллийг буруутгаж өөрийгөө бүрэн буруутай гэж хүлээн зөвшөөрөөгүй. 2013 оны 4 сарын 2-нд эрхүүгийн шүүх шийдвэрээ гаргасан. Артемд онцгой дэглэмтэй хорих ангид бүх насаар нь хорих ялыг оноож, Никитад 24 жилийн хорих ял оноосон. Никита ялынхаа эхний 5 жилийг шоронд үлдсэн хугацааг хатуу дэглэмтэй хорих ангид идэлэх ёстой. За харин өмнө нь цагдан хоригдсон 2 жилийн ч гэсэн ял идэлсэн хугацаанд тооцоогоор болсон. За харин шийдвэр сонсох үеэр тэдний хариу үйлдэл ч гэсэн эрс өөр. Никита айж сандарч байсан ч толгоогоо өргөж аль болох тайван харагдахыг хичээжсэн бол Артем харин сэтгэл хөдлөө барьж чадаагүй шүүхийн сандал дээрээ сөхрөн сууж уйлж эхэлсэн гэсэн мэдээлэл байдаг.
Тэр бүр хохирогчдын арга гэрлүү хандаж та нар одоо сэтгэлжин хангалуун байна уу гэж ойрлоход Даниэлийн ээж чи миний 12 настай хүүг газар хэвдэж байхад нь алж байхдаа сэтгэл хангалуун байсан биз дээ гэж хариулж хаш ирсэн байна. Олон хохирогчийн арга гэр Никитад бүх насаар нь хорих ял өгөөгүүд бухимдаж шүүхийн шийдвэрийг ихэд шүүмжилсэн. Хохирогчдын нэг Светлана давж заалдах гомдол гаргаж ерөнхийлөгч Путинд захидал бичсэн. Уйлангийн дараа нь буцааж цагдан хорих байранд аваачиж өмгөөлөгчд нь давж заалдах гомдлыг гаргасан. Артемийн давж заалдах хүсэлт түүний ялд ямар ч өөрчлөлт авчраагүй бол харин Никита хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан учраас давж заалдах шатанд нь ял нь багассан. 2013 оны 10 сарын 3-нд Улсын холбооны улсын дээчүүх 24 жилийн ялыг нь 20 жил болгож бууруулсан. Ингээд тэдний хэргийн шүүхийн шийдвэр эцэслэгдсэн. Никита эхлээд хэрэг үйлцэн эрхүүд ялаа эдэлж байсан ч гэсэн 2015 онд түүнийг Кемарово хотын хорих анги руу шилжүүлсэн. Тэнд шүүх сэтгцийн шинжилгээ хийлгэхэд түүнийг ял эдлэх боломжгүй хэмжээнд хүрсэн хүнд сэтгцийн эмгэгтэй гэж дүгнсэн. 2016 оны 8 дугаар сард шүүх түүнийг цаашид хорих ангиас чөлөөлж албатан сэтгцийн эмчилгээ хийлгэхээр шийдвэрлсэн ч энэ шийдвэр хүчин төгөлдөр болохоос өмнө шинэ хэрэг гарсан. За харин Артемийг 2014 оны 1-р сард Вологда хотын засан хүмүүжүүлэх колон руу шилжүүлсэн. За энэ газар нь бол бүх насаараа хоригдсан ялтнуудыг хордог алдартай шорон. Артем тухайн үедээ тентхийн хамгийн залуу бүх насаараа хоригдсан ялтнуудын нэг болж байсан. Ял авсаас нь ойролцоогоор 1 жилийн дараа Артемтой сэтгүүлчид уулзахад тэр гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй хിവэрэ шоронд орсон бурууг хэвлэлийнхэнд тогсоор л байсан. За үүний дараа бүр мөнгө өгөхгүй бол дахиж ярилцлага өгөхгүй гэдгийч мэдэгдсэн. Сүүлд нь ном бичиж байгаагаа хүлээн зөвшөөрсөн ч гэсэн яг юуны тухай болохыг тайлбарлаагүй. Никитагийн хувьд сэтгцийн эмнэлэгт шилжихээс өмнө хорих ангийн угаалгын өрөөнд өөр нэг хоригдол руу төмөр хогийн шүрээр дайрч толгоор нь дор хаяж 8 удаа цогсон. Харин бусад хоригдлууд салгаж байж л уг халтгыг зогсоосон байна. Никита харин энэ үйлдэлээ дахин ял авч өөр хорих анги руу шилжихийн тулд хийсэн гэдэг. За тодруулбал Артем байгаа хорих газар руу очиж түүнтэй дахин хамт байхыг хүссэн гэх яриа гарсан. Гэхдээ эцэст нь Артем руу биш 2018 онд төрлөх Эрхүү хотын онцгой дэглэмтэй 7-р засан хүмүүжүүлэх колон руу шилжигдсэн. Тэр 2017 оны 6 сарын 1-нд хийсэн тэр халдлагынхаа төлөө Никита дахин 11 жилийн ялыг авсан. Никитагийн сэтгцийн эмнэлэгт албатан эмчлүүлэх шийдвэрч удалгүй өөрчлөгдсөн. Шин шинжилгээгээр түүнийг эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэж үзсэн. Ингээд тэр халдлагынхаа төлөө дахин ялыг сонссон. 2021 оны 11-р сарын 28-ны өглөө Никита шоронд байхдаа өөртөө гэмтэл учруулж түүнийг яаралтай Ангарск хотын эмнэлэгт хүргэсэн ч 2 хоногийн дараа 11-р сарын 30-нд нас барсан. Артем харин өнөөдөр ч гэсэн бүх насаараа хоригдож байгаа. Ярилцлагуудаа өөрийгөө маниак биш бүхнийг Никита хийсэн гэж давтсан хിവэрэ. Никитагийн үхлийн тухай ярихад богино хугацаанд сэтгэл нь хөдөлсөн шинж үзүүлдэгч тэр дороод нүүрнийхээ хувирлыг нууж хүйтэн төрхөндөө буцдаг гих ажиглалт байдаг. Хэрэг дуусны дараа тэдний хуучин YouTube зурагт хэн нэгэн нэвтэрсэн гих мэдээлэл гарсан. Эхэндээ бичлэгүүдийг устгаж сувгийг замбраагүй болгосон ч дараа нь Никитагийн өмнө нь устгасан зарим видео хүртэл дахин байршуулсан. Тэдний сувгийг хаагдсан хүн Никита ямар бодолтой байсан бол гэдгийг ойлгохыг хүссэн гэж тайлбарсан. Эцэст нь сувг дахин эмх замраагүй болж бүрмөсөн устсан. Ингээд өнөөдрийнхөө та нартай бэлдсэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн 2 хэрэгтнийхээ талаар юу гэж бодож байгаа сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа